Зохиолч Үлэмж төгс. Цоочтой гүр. Би нэг өдөр өнжөөд дараа өдрийнх нь 13 цагаас өөрийн 4 цаг хүртэл гүүрэн дээр зогсдог ээлжийн ажилтай болсноор одоо тэнд хуучлах ээдрét түүхтэй холбогдсон билээ. Ээлжгүй өдрөө би өдөржин унтаж маргаашийн ажлын нойрыг авдаг байв. Харин ажлын цагаараа гүүрээр ганц нэгээрээ явж өнгөрөх хүн иртэл машин дотор хөгжим сонсоод л сууж байдаг юм. Гүүрээр ганцаараа гүйрсэн хүн явж л харагдвал шууд л тэр хүн дээр явж очин яриа удаж танилцаад тэр хүний амьдралын тухай ярилцаж эхэлдэг билээ. Ер нь бол би хэр сайн ярилцаж чадна, тэр хэрээр миний ажлын амжилт үнэлэгдэх гэсэн үг. Гэхдээ танихгүй хүнтэй яриа үүсгэн гэдэг тийм ч амар ажил биш болохыг та гадарлаж байгаа байлгүй. Гүүрээр өнгөрөх хүн бүхэнтэй ярилцсанаар ажлын бүтээмж үнэлэгдэх гингүүт миний ажлыг сүлжээний бизнес татан оруулдаг ухуулагч Христийн шашны сайн мэдээ тараагчтай хольж хутахгүй байхыг хүсье. Энэ ажил маань сэтгэл зүйчийн ажил юм аа. Гүүрнээс үсэрч амиа хорлохоор завдаж буй хүмүүст сэтгэл санааны дэм өх, амьдралын итгэл найдвар, баяр хөөргийн талаар ухуулж хийхээр шийдсэн алхмаас нь болиулах үүрэгтэй ажил билээ. Энэ ажлыг би анхандаа сэтгэл зүйчийн мэргэжлийн дадлага ажил болгон сайн дураар хийж эхэлсэн ч үр дүн нь урьдах жилүүдэд амиа хорлож байсан статистик судалгаанаас мэдэгдэхүй зэрэг гарч эхэлсэнд нийслэлийн онцгой байдлын албанаас орон тооны ажил болгон цалинжуулж өөр ээлжийн сэтгэл зүйчийг ч томилж өгсөн юм. Нэгэнд тоон баримт дурдсаных нэгэн зүйлийг сонирхуулахад нийслэлийн хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд гарсан амиа эвгүүтэх хэрэгүүдийн 42% нь зөвхөн энэ гүүрнээс үсэрч өгсөн тохиолдлуудад та итгэх үү? Чухам юуны учир ил гүүр хорвоогоо сайн дураар буцагчдын нөгөө ертөнцөд зорчих буудал болов гэдэг нь нэгэн залуугаас шууд ихтэй юм билээ. Бүх зүйл анх ингэж эхэлжээ. Хайр дурлалынхаа аяд халуун мансурч бие биенээсээ хоромж хөндөөж чадхаа болсон залуу хос гал халуун чин үнэж хайр сэтгэлээ мөнхрүүлэхийг хүсэж л дээ. Тэгээд хотын төвөөс холгүйхэн орших нэрт удирдагчаар нэрлэгдсэн гүүрний хашлахын сараалжин төмрөөс өөрт хамт байхын бэлэгдэл болгон өөр талд нь өөрсдийн нэрс, арт талд нь дурлалын суманд оногдсон зүрх сэлсэн төмөр цоожийг түгчин дүүжлээд түлхүүрийг нь өөрт хамт байх хүслээр шивнэн голын ус руу чулууджээ. Тэдний хайр сэтгэл мөнхлөн цоожулсан энэхүү шинэлэг үйлслийг олон залуус дагалдан мөнөөх гүүрийн хашлах төмөр бариул гээд цоод зүүж болох бүхий л хэсэгт хайр сэтгэлийн тангараг хосуудын нэрний өсгүүдийг бүхий цоожоор бүрхэнджээ. Сүүлдээ гүүрний албан ёсны нэрийг бүгд мартан хайрын гүүр гэж нэрлэх болжээ. Гэгэн хайрын гэрч болсон өнөөх гүүр удалгүй хараар шингэсэн гүүр болон хувирхан тэр. Бүтэлгүй хайр дурлалтай учирсан залуу гүүрнээс өвсөрч өгчээ. Голын усанд өөж өгсөн талийгаа ч анхлан энэ гүүрэнд хайр сэтгэлээ цоожулж үрдийн бэлэгдэл үлдээсэн хосын нэг байв. Бүсгүй нь өөр өрийг даган далайн чандыг зорсноос ийм явдал болсон гэлцдэг. Тэр эмгэнэлт явдлаас хоошид бүтэлгүй хайр сэтгэлээс болж гүүрнээс дүүжилж өхөксөд чөлөөт уналт хийгчэд дасархаа байв. Гинтхэн л амьдралаас уйдагчид их босныг мухар сүсэг далд ертөнцөд итгэгчид анхдагц залуугийн халааснаас олдсон бүтэлгүй хайрын шүлэг мөнөөх хайрын гүүрийг жигшин зэвүүцсэн үгсээр дүүрсэн зураас бүхий цаас хараал болон биелсэн гэдэгт итгэн холбон тайлбарладаг байлаа. Энэ хугацаанд 100 бүтэлгүй хайрын түүхүүд сонсож элдв янзын хүмүүстэй ярилцаж үзсэн минь нүсэр цуцаан хайрын роман, докторийн ажил хийхэд хангалттай хүрэлцэх мэдлэгийг хоримтлуулж дөнгөсөн дөө. Би шаггүй ухуулагч бөгөөд ихэнхдээ ятхан синхруулж дөнгөх агаад зарим үед ноцолдож зууралдаж ихээхэн хүч гарган байж олон зуун хүний амийг аварч байлаа. Харин 2 удаа яаж ч хичээгээд аварч чадаагүй юм. Харин намайг эзгүүчилж өсөрч өгсөн тохиолдол 7 удаа болсон. Насан туршдаа амьдралаас уудсан хүмүүстэй зуурлахыг хүсэхгүй хэрнээл
Хаяад явчихад зүрхлэхгүй явсаар амьдралыг минь өөрчилсөн хаврын нэгэн өдөртөө золглоо. Гүүр амгалан тайван машиндаа тамхи баагуулан сууж байтал хөлсний унаанаас нэгдэгжин бүсгүй бон шийдэмгээ игчин гүүрний хашлах зүглэн алхав. Би ч ом хөмгөөгөөсээр бүсгүйгээс 5-6 алхмын зайд дөхөн иртэл бүсгүй миний харцнаас тэс өөр үйлдэл гаргаж эхлэх нь тэр. Бүсгүй цүнхнээсээ алах гарган ирж харшлагын голд байх хуучирсан том цагаан цоожийг цохиж эхэллээ. Тэр цоожийг л цохиж эхлээд би хэн болохыг нь таньсан юм. Нөгөө далайн чандыг зорьсон охин. Жижиг алхан цоочны эрмэг хэсгүүдийг эмнэлхээс бус эвдэж онгойлгож дөнгөхгүй байлаа. Тийм жижиг мүлгэр алах, энд хурхан гар хоёр яаж бороо шороонд он утсан хамгийн чухал цоожийг эвдэж чадах билээ дээ. Би эргэлзэж төвдлгүйгээр бүсгүй туслахаар очиод юу ч дуугаралгүй алхахыг нь шүүрэн авч зохиж эхэллээ. Хажууд нь хүн байгааг анзаарах сөхөөгүй байсан бүсгүй алхахыг гараас нь авахд нэг л цочин сандрах шиг боллоо. Намайг цоож руу далайж байгаад хит хит зогсны дараа бүсгүй шивнэг шахуу зөөлөн хоолоогоор би өөрөө би эвдэх ёстой гэж хэлэхэд нь энэ алхах чинь жижигдээд байна аа. Миний энэ машин царил байгаа. Тэрүүгээр мулт тачхад болно гэд машин руугаа явж өнөөх царилаа авч ирэн бүсгүй рүү сарвайлаа. Голын урсгал руу уйтгарт нүдээр ширтэн байсан бүсгүй намайг царил аван ирэхэд уйтгарт нүд нь шийдэмгийн төрхөөр солигдсон байдаг бүх хүчийг гарган өнөөх цоожийг мулт татаж дөнгөв. Дараа нь мулт үсэрсэн цоожийг нь гогцоотой нийлүүлэн алхандаа барьж байгаад голын ус руу шидэж орхилоо. Цоожийг шидэхдээ бүсгүй хүн сонсогдтол чангаар бодох мэт маш намуухнаар уучлаарай гэж хэлээд над руу нүдэрээ баярлаа гэж хэлэх мэт хараад тайван гихч нь алхаж оцсон юм. Би ахиж тэр бүсгүйтэй таараагүй. Тэр өдрөөс хойш дахин гүүрлөөч очоогүй. Энэ явдлаас хойш ахин хинч өсөрч өгөхгүй мэт санагдсан учраас би тэр ажлаа орхихоор шийдсэн юм. Учир нь би хараал байдагт итгэдэг, хараалыг хариулж болдог гэдэгт итгэдэг хүмүүсийн нэг билээ.